За сайн байцгаана уу. За өнөөдөр би нэг гоё мэдээтэй. За гоё мэдээ нь юу гэхээр одоо Чехэд ирсэн чинь ийм манай нэг даатгалын маань компани захирал надад нэг ийм маш гоё боломж байдаг тухай ярьлаа. За тэр нь юу юм гэхээр үнэртэй ус чинь худалдаж аваад надаас ингээд ийм гоё цэвэр одоо брендийн үнэртэй уснуудыг хямдхан аваарай гэдгийгсэн. Тэгсэн чи одоо ямар учиртай юм гэд бас ингээд асуусан чинь одоо янз бүрийн ийм үнэртэй уснууд одоо жишээлбэл ийм үнэртэй уснууд дандаа Италиас одоо ирдэг юм байна. За тэгэхэд энэ үнэртэй уснууд болохоор одоо энэ жишээлбэл эмэгтэй хүнийг энэ бол эрэгтэй хүнийг ингээд энэ хоёрыг надаа захирал маань бэлэнд өгсөн. Энэ хоёрыг маань энийг пүүжэд өгөөрэй гэдэг энийг өөрөө хэрэглээрэй гэдэг. Тэгэхээр ийм үнэртэй уснууд онцлог нь юу гэдэг юм гэхээр нэгдүгээр бүх бүтээлүүд дандаа Италид үйлдвэрлэсэн. Маш чанарын одоо өндөр шалгууртай удаан үнэрээ барих тийм гоё болон гоё удаан үнэрээ барьдаг юм байна. За тэгэхээр яагаад энэ ийм удаан үнэрээ барьдаг маш гоё чанартай гэж хэлж байгаа юм гэхээр тэр Шохан гэдэг одоо Шохан гэдэг энэ Флагфорд компани үнэртэй усны энэ эссенцийг өөрөө худалдаж аваад тийм ээ. Тэгээд тэр эссенцийг худалдаж аваад одоо үнэртэй уснуудаа үйлдвэрлэдэг юм байна. Тэгэхээр энэ Flackford гэдэг энэ компаниас энэ үнэртэй усны эссенцийг болохоор бүх одоо нөгөө алдарт брендийн гоё үнэртэй уснууд байдаг шүү дээ. Одоо Coco Chanel тий одоо 9 шидэл одоо үнэртэй ус байдаг шүү дээ тий. Одоо энэ дэр байна. Chanel, Lancome гэл тий, Chloe гэл одоо би Versace Giorgio Gabbana тэргэлтэй Dolce Gabbana гэдэг одоо ийм том одоо энэ дэр бүр ийм чагсаалтууд нь ингэ байж байгаа байхгүй. Ийм гоё ийм үнэртэй уснуудын эссенцүүдийг худалдаж аваад энэ үнэртэй уснуудыг хийх юм байна. Тэгэхээр бид нар ямар логог аваад бид нар цацах юм биш. Яг үндэ бол яг ижилхэн яг тийм эссенц худалдаж аваад одоо энэ том энэ брендинг энэ үнэртэй усны компаниуд болохоор өөрсдийнхөө логог нааснараа л энэ бүтээгдэхүүнүүд маань дэлгүүр хашаанд маш үнэтэй зарагддаг юм байна. Би одоо сая Монголд очиход бол нэг үнэртэй ус Coco Chanel ч идэр байхад бол одоо 7-800 төгрөг гэж байгаа. 800,000 төгрөг гэдэр гэж байгаа. 800 төгрөг юу лээ? 800,000 гэсэн билүү хэдвэлээ. Өөр гачин үнэтэй юм 750,000 ч гэж байна шүү, тий. Тэгэхээр бид нар тийм үнэртэй ус төрхөж байхаар тэгээд тэр нь Монголд маш их хулих үнэртэй уснууд очдөг юм байна гэдгийг би мэдсэн. Яг гэвэл яг жинхэнэ одоо энэ брендийн үнэртэй уснууд одоо энэ Chanel, Dior эдгээр ч нь болохоор яг дэлгүүртэй бол асар их үнэтэй байдаг юм. Яаглаар Монгол тийм үнээр зарагддаг юм гэж бодогдож лээсэн л та. Тий. За тэгэл хүн болгон зарж байгаа юм чинь эн чин ч ойрог тэр чин ч ойрог гэдэл ингээд зардаг. За тэгэхээр миний бодлоор одоо энэ адилхан энэ зөвхөн эссенцийг л бид нар ашиглаад тэр одоо жинхэнэ тэр гоё үнэр тэр Kenzo-гийн үнэр тэр юуны Dior-ын үнэр те Dolce Gabbana-гийн үнэрийг одоо бид нар арсандаа үсэндээ одоо ингэ шингээхийн тулд биендээ шингээхийн тулд ерөөсөө тийм их заавал брендed логотой тэр үнэртэй усныг худалдаж авах шаардлагагүй байна гэдгийг мэдэж авсан. За тэгэхээр үнэртэй уснууд ерөнхийдөө 30% эссенц нь яагаргүй одоо энэ компанид энэ Шохан энэ компанид 30% бүр эссенцтэй байдаг юм байна. За 30% эссенц гэхлээрээ ерөөсө хамгийн багадаа 8-10 цаг хүний биенээс гардаггүй одоо үнэрээ барьж идэг одоо тийм байдаг юм байна. Хувь өндөр байх тусам үнэрээ сайн барьж идэг. Хэрвээ 10-14% эссенцийн одоо найрлагатай тухайн үнэр нь байж идэг бол 4-5 цаг барьдаг. За тэгээ ганцхан хувийн эссенц хийсэн үнэртэй уснууд бол асар их байдаг. Тэр нь бол ерөөсө дөнгөж түрхээл дэлгүүрээс бараг гарахад л үнэр нь арилдаг. Тийм ээ. Нэг 6-8% эссенцтэй бол нэг 2 цаг бариул их юм. За ийм л байдаг юм байна. Тэгэхээр би одоо бүр туршиж үзээд энийг ингээд авангуудаа би тэр дарагтайгаа уулзаад гэртээ ирэхэд миний үнэр арилаагүйсэн. Би тэгээ сүүлдээ харин оройн ядраад усанд ороход л би энэ үнэрийг арилгасан. Тэгэхээр энэ дор хаяж 6 цаг бол тууга барьдаг юм байна гэж би бодсон. Би Парагаас өөр хот руу очиод ирэхэд миний үнэр үлрсэн маш тод үнэртэж байсан. Тэгэхээр үнэрээ маш сайн барьдаг юм байна гэдгийг бол яхахгүй би өөрөө биеэрээ үзлээ. За тэгээд анхны болон сүүлийн давтагдчихгүй юм үйлдвэрлэл Шоган брэнд 30% эссенцтэй ийм сайхан гайхалтай бүтээгдэхүүн байна. Ийм сайхан үнэртэй усад дурлагчдын
эмэгтэйчүүд бүсгүйчүүд маань биевиндээ бэлгэнд өгөх ч юм уу эсвэл өөрсдөө хэрэглэх ч юм уу одоо ийм байх юм бол надад захиалга өгөөр би та нартаа ерөөсөө шууд эндээс чекээс хүнээр өгөөд явуулаад байх боломжтой шүү. Тий. Тэгээд бүх ус нь одоо 100 г, 35 г, 15 г-аар хийгдэг. Люксус одоо уснууд гэдэг энэ дээр бүр тусдаа юм жагсаалт байдаг. Люксус уснууд нь болохоор одоо Насамато, Том Форд, тэгээ одоо энэ Ксефорд, одоо энэ бидний эдийн үнэртэй уснууд нэрнүүдийг би бас англиар сайн зөв уншихгүй байх шиг байна. Ер нь ийм люксус үнэртэй уснууд нь бол 50 г-аар хийгддэг юм байна. Тэгээд нэг удаагийн тестер бол яг нэг 3 мг-аар захиалгаад аваад ингээд хэрглэж болдгийм байна. За тэгэхээр үнийн хувьд үүн надад бас их таалагдлаа. Яагаад гэвэл бид нар одоо жишээлбэл Чехэд ч гэсэн одоо гоё duty free-гээс ч гэсэн одоо үнэртэй ус авахд ерөөсө дороо өнгөр нь арилж байгаа тийм чанаргүй баталгаагүй бас болсон юм билээ. Тэгэхээр би одоо duty free-гээс л сүүлийн үед их үнэртэй ус авдаг байсан. Бас одоо жоохон үнэхээр ориг байгаа болов уу гэд бас жоохон эргэлзээд байдаг болсон. Тэгэхээр энэ дээр одоо би энэ үнэртэй усыг харахад би энэ дээр би ингээд үнийн бичсэн байгаа. Ийм савтай ирдэг юм билээ. Ингээд том 100 г-ийн ус нь болохоор 1100 биш ээ. Хаан би тавьчих юм. Л чагаар энэ бичээд байгаа. Тийм ээ. 100 г биш ээ. 70 мг үнэртэй ус нь болохоор Монгол мөнгөөр 175 мянган төгрөг юм байна. 70 мг нь. За тэгээд энэ кодороо л нөгөө үнэртэй ус маань одоо жишээлбэл энд Chanel гэхэд те 05 Chanel. За жишээлбэл Dior байна. Энэ 23 гэсэн кодтай Dior байна тий. Эдрийг ингээд харахаар 23 гэсэн кодтай Dior нь болохоор энд хийдэг чинь жишээлбэл ингээл үнийг харчих юм байлээ. Гэхдээ ерөнхийдөө бүгд нэг үнэтэй. За 70 мг грамтай ус нь бол 175 мянган төгрөг, 30 мг-тай 467 крон буюу 70 мянган төгрөг. 70 мянгаар одоо жишээлбэл ийм гоё жинхэнэ ориг брендийн ийм үнэртэй устай Ланкоме өдр жишээл Хлоя гэдэг гоё үнэртэй ус биш. Би энэ Хлояг сүүлийн үед хэрэглэдэг байсан. Versace байна. Ийм гоё үнэртэй усыг 70 мянгаар та нар худалдаж аавна гэд боддоо. Энэ бол өстө үнэхээр гоё гайхалтай. Тэгэхээр ийм үнэртэй уснуудын захиалга өгвөл олноор нь авах юм бол би бас та нартай хямдрал үзүүлнэ гэж бодож байгаа. Тэгэхээр жишээлбэл 3-аас дээш, 5-аас дээш идэр авах юм бол би бас өөрийн хувийн бас нэг хямдралыг үзүүлээд тэгээд хүн гуйж нөгөө нэг үнэртэй усаа хүнээр өгч явуулдаг юм чинь нэг $10 нэмэгддэг. Тэрийг бол зардлыг бол би өөрөөсөө гаргаад ингээд явуулаад ээж болно. За яа. Тэгэхээр ямар ч байсан чект Монголд очлоо ийм үнэртэй усаа захиалга авна. Тэгээд намайг Монголд очисон хойно бол охин маань энэ захиалгуудыг үргэлжлүүлээд хийгээд явах юм боломжтой юм шүү. Тэгэхээр ийм гоё үнэртэй усаа захиалаад манай хэд маань аваад хэрэглээрээ. Нэг хайхтар үнэтэй нөгөө нэг брэнд бичсэн заавал тэр үнэртэй ус хүнд гайхуулах гэж амьдарч байгаа шүү. Тийм ээ бид нар өөрсөндөө кайфтай жинхэнэ гоё үнэртэй явах гэж энэ тэнд ингээд эмэгтэй хүн чинь өөрийгөө илэрхийлэх гэж ингэж явдаг учраас гэртээ бол яахаргүй одоо ийм үнээр 175 мянгаар том үнэртэй усаа, жижиг үнэртэй усаа 460 70 мянган төгрөгөөр бүр жижиг нь 46 мянган төгрөгөөр 15 мг-тай усын нь бол 46 мянган төгрөгөөр авах нэ. Тэгэхээр та нар захиалах юм бол би захиалга авангуудаа Итали руу захиалга хийчих юм билээ. Италиас ирдэг. Италиас ирэхэд 7-аас 14 хоногийн билээ. Тэнгүүд нь та нар Монголд авсар мөнгө хийчих юм бол би шууд захиалга хийгээд та нар руу явуулж байна. Одоо ийм гоё боломжууд байна. Тэгэхээр танихгүй хүнээс найдваргүй үнэртэй ус авч хахаар та хэд маань ийм гоё боломжуудыг зөвхөн үнэхээр энэ нөгөө брендийн үнэртэй уснуудын маань эссенцтэй одоо ийм гоё үнэртэй уснуудыг аваарэ гэж хэлмээр байна. Ийм найдвартай, ийм сайхан хэд байгаа юм байна шүү. Тэгээд би одоо энийг захиалаад таних мэдэх бах トゥ эгч дүү нартай бас санал болгож байгаа. Тэгэхээр ийм гоё боломж байна гэж та хэд бас сонирхох гад ийм гоё боломж бас байна. Энэ одоо жишээлбэл люксус үнэртэй уснууд надад ийм савтай байдаг юм байлээ. Одоо энэ жишээлбэл эмэгтэй ус гэж байгаа нь тэгээд
Ерөөсөө энэ дээр ингээ кодтай тамга тэмдэгтэй одоо энэ хулих гэж ерөөсөө байхгүй гэж байгаа. Тийм. Хулих гэж ерөөсөө хийгдэхгүй. Тийм. Энэ бүх юм нэм баталгаатай, чанарын баталгаатай. Тэгээд хайрцаг болгоно ардаа нөгөө юутай юм бэлээ. Кодтойгоо хүрээдэрдэг хайрцагнууд нь. Энэ жишээлбэл энэ жижиг харын хайрцаг байна. Тэгээд энэ ардаа ингээд кодтойгоо ингээд хүрээдэрдэг юм бэлээ. Ингээд кодтойгоо хүрээдэрдэг. За нэг юм сонинтэй. Тэгээд та хэд сонирхол хувь чадвар холбогдорой.